хүлээгээд байгаа гэж хэлэх нь хаашаа. Гэтэл бас хүлээхгүй байгаа би гэж хэлэх нь хаашаа. Тэгэхээр хүний сэтгэл гэдэг зүйл чинь за хүлээхэ болчих өнөөдрөөс гэхэр хүлээхэ болчдөг. Эсвэл за өнөөдрөөс би хүлээгээд эхлэе гэхэр хүлээчдэг зүйл биш л те. Ер нь илэгддэггүй бие махбод эмтэрдэггүй сэмэрдэггүй зүрх сэтгэл гэж хаач байхгүй шүү дээ. Тэр чинь өөрийнх нь эд дэс байхгүй да. Тасраад унаад амилсан хүн болчихсон яваа эд дэс байхгүй юу. Тэгэхээр тэр эд дэсийг хайрлаасаа, тэврээсээ, уулзаж байгаасаа гэж би боддог. Тийм уулзаж байгаасаа тэр ингээ бүр хатаад ингээд өрөдмөр байгаа хоёр жижигхэн зүрхийг хайрлаасаа л гэж би боддог. Би тийм л зүйлийг хүсдэг. Хэрвээ тийм зүйлийг өгч чаддгүй хүмүүс магадгүй та хоёр яриаг сонсож байгаа бол тэр жоохон бяцхан зүрхнүүдийг, тэр бяцхан хүүхдүүдийг тэрж, үнсэж, магтаж цаг заваа илүү ойрхон зарцуулж байгаасаа тэр хамт байгаа хүмүүс нь ч гэсэн тэр зүрхнүүдийг бас давхар багтаах тийм багтаамжтай байгаасаа байх ёстой гэж би бодож байгаа.